Хайга шинжилгээр уудаж одоо байртай байна. Өмнөх хэвчлэгтэр Blackpink хамтлагийн Jennie-ийн талаарх баримтуудтай танилцсан бол энэ удаа Blackpink хамтлагийн Lisa-гийн тухай ярилцах болно. Бичлэгээ дуусна үзээрэй. Лизагийн нэрийг Франфия Монопон гэдэг бөгөөд тэрээр 1997 оны 3 сарын 27-нд Таиландын Бурерам мужид төрсөн байдаг юм байна. Мэрэг төлөв хийхээс дараа түүний нэрийг Lalisa болгож албан ёсоор өөрчилж Lalisa гэдэг нь магтагдах хүн гэсэн утгатай юм байна. Анх Австралид сурах ёстой байсан боловч 2010 онд YG-гийн шалгаруулсан тэмцээний дараа энэ төлөвлөгөө нь өөрчлөгдсөн байдаг юм байна. Анх солонгос хэлийг тэр сургалтаа маш их драм үзэж мөн дээрээс солонгос нарийн хичээл маш дуртай байсан учраас бэрхшээлтэй зүйл байгаагүй юм байна. За Лиза 4 настайгаас 211 зэрэг тэмцээнд орцож бүжиглэж эхэлсэн. Тэгээд бусад 11 бүжигчтэй хамт Visa Cool хамтлагт багтаж байсан бөгөөд GOT7 хамтлагийн Bambi дуртай тэр Bambiтэй бага насны сайн найзууд юм байна. Тэрээр Таиланд, Солонгос, Англи, Япон хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд хамтлагийнхаа орчуулагч юм байна. Түүний дуртай K-drama бол Хошин шог, дуртай Америк киноны төрөл нь бол экшн төрөл бөгөөд Avengers-ийн Tom Finn, Thor бол түүний хамгийн дуртай хүн юм байна. Түүний хамгийн дуртай хоол Франц шашин түнс бөгөөд хүүхэд байгаасаа л дуртай асуучаас ийм хизээж өлөгдөхгүй гэж хэлсэн байдаг. Түүний хойд зүг нь алдартай тоогооч бөгөөд Лиза хоол их мэддэг чадвартай, өөрийг нь анхаарч халамж чадах тийм хүмүүсийг сонирхдгоо. Тэрээр нэгэн ярилцлагатаа тачаангүй залуугаас илүү хөөрхөн залуусыг илүүд үздэг. Хэрвээ Лиза өөрөө эрэгтэй хүн байсан бол халуухан болохоор Jennie-тэй боцох байсан гэж хэлсэн байт юм байна. Лиза нь бодолд нь маш их дуртай тэр Blackpink хамтлагийн гишүүдээс хамгийн их нүүр бодолтын бүтээгдэхүүнтэй бөгөөд Лиза гоо сайхны дэлгүүр өдөржингөө хисээд явчихдаг гэсэн байт юм байна. Тэр уруулын бодог цуглуулах дуртай. Тэр шинэ хувцас судалж авахдаа хамгийн түрүүнд өнөөгийн чих хангалаад нийцэж байгаа эцгийг нь хард юм байна. Blackpink-ийн Lisa нь K-pop бүхтэй хамтлагийн хамгийн баян гишүүн бөгөөд 10 сая долларын хөрөнгөтэй гэсэн мэдээлэл байт юм байна. Таиландын Blackpink хамтлагийн гишүүн Lisa нь Monobon, Celine, Bulgari, MAC зэрэг компанитай брендинг гэрээ байгуулан олон саяыг банкнд байршилж 83,000 долларын үнэтэй тансаг цүнхний цуглуулга тэрээр буйны үйлсэд гар бие оруулсан бөгөөд 2019 онд тэр өөрийн төрсөн дотор Бурерамаас үерийн ханжиг нэрвэгдсэн хүмүүст өгөөмөр ханд өргөж 100,000 багт хандилсан байдаг юм байна.